За сайн уу монголчуудаа гэрэлт од байна. За ингээ машинда суудсан одоо замд гарцсан дахиад явж байна. Өнөөдрийн видеон дээр одоо би энэ тэгээ бас Паул бид хоёулаа одоо нэг газар очиж юм үзэх явж байна. Одоо нэг атомын цахилгаан станц дээр очиж үзнэ. Тэр нь болохоор дэлхий дээрх цорын ганц орж болдог нэг тийм цахилгаан атомын цахилгаан станц үү. Тэрнийг очиж үзье гэж бодоод одоо замдаа хөдөлгөөн явж байна. Манай амьдардаг хотоос нэг цаг 30 минут урдны замаар дахиад яваад байд юм байна лээ. Одоо ингээд сайхан замдаа гарсан урдны замаар дахиж өгч. Дахиад цаг 5 минут явна гинэ. Нэг 80 км л гэж байна. Манайгаар нэлээд давхина. Нэлээд хурдан давхиж. За тэгээд очиод сайхан уулзцгаая. Ямар шуун газар байна. Бүгдийн сайхан товчхон харуулна. Манай энэ найзын цонхон гэж байна. Заваа юм. Эвгүй явдаг гарууд бас зөндөө байна. За бид хоёр зорьсон газар ирсэн. Одоо энэ чинь гадаа нэрсэн байж байна. Энэ шүн айгу харанхуй л байна л да. Харагдах нь уу? Нэг хөлөгтэй бол харагдахгүй юм шиг. Гэтэ яг одоо ингэж орж байна. Ороо дотор нь одоо ингэж хөтөлбөртэй бас. Цөмөр харцгаая. Дотор нь ороод ирсэн чинь нэлээд хүмүүс ирцэн байна. Тэгээд ингэж хүлээцгийж байгаа юм байна. Манай одоо нөгөө Паул. Hallo. Сайн байна уу гэ. Сайн байна уу? Хүмүүс sagen сайн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Утукано. Монголоор гэж хаална. Ямар юм Улаанбаатар нэгт Утукано. Утукано. Энэ хэлний авьяас. Зургатаар кино үзүүлнэ. За хөтөлбөр бол эхэлсэн ингэ явж байна. Тэгээд дөнгөж цаа нэг видео үзчихээд одоо гараад нөгөө нэг яг нөгөө нэг атомын цахилгаан станц руугаа орох гээд явж байна. Манай Паулын хажууд явсаар цөмөр нь ингээд ийм малчны малхан өмсүүлчихэд юм байна. Одоо ингэ гадуур нь алхаад орох юм байна. Энэ нэлээд өндөр амир. За зорцгоё. Энэ амар аврах том юм. Руу одоо орно доо. Ингээд нэлээд олон хүмүүсийн үчигсэн явж байна. Одоо дотор нь ороод бүр илүү сонирхолтой л байна. Тийм ээ Паул. Тийм ээ. Filmen was? Тийм ээ. Нэг цаа ингээд орж ирж байна ихний. Орж ирсэн хэсэг нь. Хувц нь өлгөөс байт юм шиг. Also, weiße Wandfarbe heißt bei uns im AKW immer nicht kontaminierter Bereich. Hier За. Гэт дараагийнхт нь ороод ирж байгаа юм байна. Бахан сүн модл байна. Одоо учиртай л гэж таараа. Яасан ч том юм. Аврагал том юм байна. Энэ бол энэ план юм шиг байна. Бидний байгаа бол энэ улаан цэг гинэ. Яг энэний дээр нь одоо дээдлийн давхарт нэлээд гараад ирсэн. Gut, zur Orientierung, wir sind jetzt in einem Reaktorgebäude im höheren Gebäude, kann das 39,4 Meter. Das Gute ist, in so einem Kraftwerk ist alles. Genau. За энэ бол одоо тэр нөгөө нэг яг нөгөө
атомны друкны юм дээврийнх нь юм нэг. Яг монголоор сайн тайлбарлаж чадахгүй. Монголоор тайлбарлах таа юм ч та ингээл харуулж байна. Одоо юу ч гэсэн энэ дээшээ гарч байна. Солиод энэ дотроо усны юутайг энэ пэйж аврах том юм биш. Энэ дотроо бол нэг иймэрхүү юм харагддсан юм байна. Одоо энэс доошоо харагдсан. Энэ төхөөрөмж энэ ч гэсэн нэлээд хуучных юм биш. Бүр дээр байх. Пөө ч навраг доошоо амар юм байна. Мангар гүнзгий. Энд нүгээр битүү дүүрэн ус байдаг байсан гинэ. Шууд энэчнээс дэше ингээл энэчнээ дээр таац ингэ солиол бүх юмнуудыг оруулаад гаргаал. Ohne besondere Schutzausrüstung aufhalten können. Man hätte Ziele geschlagen. Im besten Fall einen Endlager. Gibt es leider nur eins in Finnland und wir leben auch im nationalen Atommüll fast voll. Die Frage wegen der Endlagerung war auch bei der Volksabstimmung schon immer noch keine. Also ein bisschen, ja, ein bisschen österreichisch, und schauen wir mal, dann sehen wir schon. За тэгээд энэ одоо хөтөлбөр явуулж байгаа бүсгүйчүүд нь бас баахан мэдээлэл өглөө ийм атомын станц чинь ерөнхийдөө бол мангар үнэтэй хамгийн үнэтэй энергийн юу гэж байна. Тэгчээд бас нэлээд аюултай юм. Ялангуяа гарч байгаа хогнууд нь одоо энэчнээс хаягдах бүх юмнууд нь жижигхэн ширүү бүртэл бараг айгу тусгаарлаж хаягдах ёстой гэж байна. Тэгээд гол нь хаях боломж бол тэр чигтээ байхгүй юм байна. Яг хөө энэ тэнд яг хөө төр зур ингээ байлгах нь болно. Гэхдээ бүр тэр чигт нь хаяад ингээд төлхөр энэ хаяж чинь энэ төр гэсэн юм бол одоохондоо ерөөсөө байхгүй. Тэгээд босгох нь бас дараа нь одоо хэрэглэгдэж дуусныхаа дараа нь дээдлэн 45 жил болдог гинэ иймэрхүү атомын станц. Тэгчээ дараа нь буулгах нь бас амар их төлбөр болдог гэж байна. Тэрнээс болоод хамгийн амар үнэтэй тогны одоо опшн гэх юм уу та. Гол нь одоо энэчнээс хаягдах юмнууд нь л айгүй хэцүү. Өнөөдрийг хүртэл ямар ч тийм одоо боломж байхгүй. Жог эвгүүл баахан тогийг ашиглаж хэрэглээд байдаг. Дараа нь энэ амар одоо хорт туяатай хог бол битүү дүүрэн байх юм байна. Эднэрийг яг хаашаа яаж хаях нь одоо болтол мэдэхгүй гиндэ. Энэ нэг сонин юмар нь одоо тог алхир ихлүүлэх багасгах нь шийддэг гинэ. Яг нарийн ширээм нь бол монголоор яг зөв сайн орчуулж чадахгүй байна. Гэхдээ яг ингээд аль чаддгаараа л жоохон өөрийнхөө үгээр тайлбарлаад хэлээл өгье гэж бодож байна. Одоо ингээд шатаараа доошоо буцгааж байна. За энэ одоо нэг юуных нь яг дээвэр юм шиг байна. Ингээд баахан нэг Google-тэй нэг зургууд гаргаад тавьчих. Цоцын доогуур бас давхар нь шууд нэвт харагддаг юм байна. Шингээл яваал. За энэ ч бүр балкон шиг. Энэгээр шууд цаашаа нэвт харж болд юм байна. За нэг иймэрхүү энийг ийм газар хүрээд ирлээ. Энэ нь одоо яг юу вэ? Тинчээ нэг турбин л байгаа гэж харагдаж байна. Айгу сонирхолтой юм байна. За. Шинэ орж болтын гинэ. Beziehungsweise der Hütenen für den Wasserstrahlschneider. Deswegen hat man hier im oberen Bereich eine 40 cm dicke, 40 cm dicke Splitterschutzbetonschicht noch zusätzlich
gepresst, geschliffen und bei 1200 Grad gesintert, also wie gebacken, damit sich da möglichst kein Staub von diesem Pellet lösen kann. Dann als zweites die Brennstäbe, in denen die Pellets eben aufgeschlichtet sind. Die sind aus einer Zirconium. Энүүгээр ингээ шорж болдог байсан юм байна. Энэ бол ингээ хаалган юм байна. Тэгэхээр ороод ивчсэн янзалж барих юм, солих юмнуудаа хийж болдог. Энэ хаалга малган хүртэл ямар ч амар том юм. Ямар ч зузаан юм. За тэгээд дахиад хэлийм манайх энэ чинь дэлхийд ганцхан ингэж орж болдог атом станц гэж байгаа шүү дээ. Орж ингэж үзэж болдог. Манайхан ингээд доошо бүжиж байгаа юм. Цаашаа доошоо юу ба. За энэ одоо бараг доод хэсэг юм баг та. Энд чинь зэвэрч барьсан байна. Манай Паул тэнчэнээс ирж. Рос so drin. Айгу нэмэх юм байна. Гаднах хэсэг нь нэлээд Gut richtig geht das nicht. this is hole drin. Ja, aber hat es nur 5 mm. Энд чинь нэг баха эргүүлж болдог. Энд чинь сэргүүлээд тавбал яад юм бол хэрэггүй байна. Одоо ишин дотгошоо бүр орох юм шиг байна шүү. Тэгж чинь. Бүр ингэ яваад орчиж байгаа юм байна. Oh nice. Татгын ороод ирсэн чинь бүр амар харагддаг юм байна. Шон ороод ирсэн чинь бүр амар. Unter anderem, ja, weil der Sicherheitsbehälter jetzt zerschnitten wurde. Энэ хөөрх юм босгоод гэрэлтүүлээд тавьчихжээ. Одоо хорт туяатай гэж харуулж байгаа юм байлгүй. Эвгүй. Чин бас ингэж нэг юм сони юм байна. Энэ араа. Энэ одоо юу вэ гэсэн чи. Доошоо хард юм байна. Одоо энүүгээр болно. Битүү ус өгдөг гэсэн юм байна. Тэгээ усын хасгадаг юм шиг байна л та энэ. За энэ хаалга бол уулна байдаг юм байна. Энүүгээр дүүрэн ус өгдөг гинэ. Одоо тэр нэг тэр дээгүүр орж ирж ажилтдаг байсан юм байна. Одоо бидний явж байгаа энэ хэсэгт бол ердөөсөө ямар ч хүн байхгүй байдаг, тийм боломж байхгүй байдаг байсан. Гэхдээ яг энийг нь одоо ингээд нүхлээд эвдээд одоо ард байгаа тэр хаалга шиг юм хийгээд тэгээд одоо ингээд орж болох боломжтой болгосон юм байна. Тэгээд энэ нүхнээс болоод энэ атомын станцын ердөөс ямар ч хизээ нэгэн цагт ашиглалтанд оруулж болох боломжгүй гинэ. Хууль ёсоор ч тийм тэгээд энэ юус ямар ч нэг аюулгүй байдал хангаж чадахгүй гэдэг. Энэ бол зөвхөн одоо музей шиг юм болж үлдсэн юм байна. Энэ хаалга ингэж ажиллаж байгаа онгойлгоход ийм бас нэг сонин газраар явж байна. Чи одоо юу яддаг байсан юм уу мэд. Сонин хонглуудаар л яваад байна. Энэгээр үчсэн ингэ цааш яваад дараагийн стационд юм шиг байна. Бас нэг хаалга шиг юм биш. Steuerstab Antriebsraum гэнэ. Тийш нь орч үзэх юм байна. Шинэ хүмүүсний нэгээр ороод. Ja. хамгийн доор болсон юм Wir schauen jetzt eben von unten auf den Reaktor drauf. Prinzipiell 113 Steuerstäbe, das heißt, man hätte 113 Elektromotoren gehabt. Das waren sehr, sehr beliebte. Kann man hier ganz gut eben die Unterschiede zwischen einem Siedewasserreaktor und einem Druckwasserreaktor erklären. Wir haben ja eben einen Siedewasserreaktor und wie ich schon gesagt habe, eben eingeschlossener Wasserdampfkreislauf. Aus dem Grund eben hier oben diese zwei Einbauten noch, um den Dampf trocken auf die Turbinen zu leiten.
Deswegen ja eben keinen Platz, um die Steuerstäbe von oben einzufahren, sondern von unten gegen die Schwerkraft. Gegen die Schwerkraft zu arbeiten ist prinzipiell ja nie die beste Idee. Erst einmal brauchen die Elektromotoren natürlich Strom, also in einem Stromausfall schon eher ungünstig. Der Name ist geblieben. Das System funktioniert so, im Keller unten sind eben Wassertanks mit einer Stickstoffvorlage mit 180 Bar Druck. Den jeweiligen Steuerstab wird montiert und den bis zur nächsten Großrevision einfach im Reaktor drin gelassen, nicht mehr rausbewegt. Und ja, was man hier sonst noch sehen kann, vielleicht noch kurz dazu, ein Unterschied noch auch zwischen Siederwasser und Druckwasserreaktor ist, dass es muss verschiedene... буцаа гарна гинэ. Бас амар л юм байна. Аврах том. Ийшээ бас ингээд ийм юм байна. Турбин бол өөр юм. Aber wir haben noch nicht mehr, weil wir haben noch verkauft. Das war das erste Teil, was wir verkauft haben. Der Generator. Und dann wird es da der Dampf weiter. Турбин одоо арталтай ийм үнэтэй байж байгаад одоо ингээд хамаг гаднахыг авчихсан юм байна л да. Энд ч баах юм бичсэн байна. Энэ одоо энэ ч нөгөө нэг тестэлдэг байсан машин. Энэ ингээд дотор хувцас нь өмсдөг бандаж, гадуур нь ингээд ийм хувцас өмсөж ордог. Өөр юм өмсөж болдгоо байсан гинтэй. За тэгээд дахиад одоо гарахтаа үүдийг ингээд сайн харуулъя. Өөр дээр үе компьютер. Юу юм бэ? Ара гутал энэ нөгөө нэг хорт туяа хэмждэг юмнууд нах шиг байна. Энэ гутал юм шиг байна. Гутлынхаа гадуур өмсдөг. Тэгээ гаднаас юу ч өмсөж орж болохгүй л гэсэн л дээ. Ийм нүдний шил, дотор хувцас, 9 шидийн хувцас, энэ төр үсний боолт бүх юм энэ ч тайлаад тэгээд энэ дотор орохдоо бас тусгай юм өмсөж ордог байсан гэж байна. За дараагийн стацион. Нөө контролных нь өрөө юм шиг байна. Кинон дээр гардаг шиг. Йоо. Шатаар хэдэн ч давхар гарч өгөр. Амьсгаатаад. Өглөө шүү. Очоо тавьшраад. Zum Beispiel, ganz eine wichtige Sache, 3 davon gingen ins Kraftwerk. Das Rot-Weiß-Rote hat sich der Bruno Kreisky gewünscht ins Bundeskanzleramt. Wir wissen nicht warum. Markante Sache in einer Schaltwarte die Videokamera. Damals ist alles Video aufgezeichnet worden. Man wurde auch abgehört. An der Decke wurden, also wir haben es schon entfernt, war der österreichische Privatwirtschaft. Welcher glaubt ihr, ist es? Wo sind die Räume in den Leser ohne See? Das muss ja gigantisch sein. Keine Ahnung, von Өөр дээр үе. Энд ч мөр юм Sony-гийн дээр үе зурагтай байна. Энийг сонин юм бичигч гэх юм уу та. Нэг дээр үе кинонд гардаг шиг юмнууд. Дахшигтэй улаан гэрэл ласч басаа. Wirklich nach den Bildern von damals wieder nachgebaut. Also dann haben wir eine gute Abdeckung drüber geben, weil es gibt immer wieder Besucher, die da was brauchen können. Genau, ein Souvenir. Ja, voll. Rechts und links haben wir zwei Bildschirme, die von der Kraftwerkschule übergegeben sind, weil die behindert und der Toilet funktioniert. Und was nicht mehr original ist, ist die Uhr. Wir hatten schon eine analoge Uhr. Die kann man analoge. Vorher haben wir schon eine digitale Uhr gehabt. Die 5 vor 12 Tage, das haben wir bei einem Filmdreh, haben wir die wechseln müssen. Dann ist es
За ингээд хөтөлбөр маань одоо ингээд дуусж байгаа юм байна. Атомын станцыг анхудаа ингэж анхудаа ч нэг удаа ирж ирсэн юм байна. Уран зэцүүнэтэй ирнэ гэж зэцүү маань өвчтэй. Хурц ирж үзлээ. Та нарт бас таалагдсан байх гэж бодож байна. Үзсэнд баярлалаа. Гой газрууд юм хурц үзэж байна. Манай Паул энэ ч явсаад л одоо орж ирсэн газар руугаа одоо цөмөрөө буцаад явна. Тэгэхээр нэг жижигхэн бас бэлэг өгнө гинэ. Тэрнийг нь одоо харуул. Одоо ингээд юм маань бүгд дууссан. Дуулга буцаагаад өгчлөө. Тэгээ ийм бас бэлгэнд өгд юм байна. Ийм түлхүүрний осор өгж байна. Сөөхөн лээ. Ийм түлхүүрний осор. Түлхүүрэндээ зүгэл явах нь байна штэ. За тэгээ одоо явсан машин руугаа гадагшаа гаръя. За манайхан би машинд орж ирээ суучихлаа. Өнөөдрийн видео одоо бүгдэнд нь таалагдсан байх гэж бодож байна. За тэгээд одоо ингээд эцэг хүртэл нүүцсэн та нарт маш их баярлалаа. Тэгээд дараагийн видео хүртэл түр бай. Баяртай. Саг баяртай. Баяртай. Баяртай гинэ. За баярлалаа.